За моглоо. За нэг мэдсэн 7 онсон байна. Дөрөв бүрний сэдвээ бэлдсэн баха гэж бодож ирлээ. Өдөрхөн нөгөө Halloween гээд сүнсний баяр болоод өнгөрсөн тэрүүгээр дамжуулаад маш олон лагштай үйлдэл тэгээд зовоод ингээд тэнгэр яагаад тэгээд талаар асуух тэгээд цаг хугацааны талаар асуух гэж басан 7 хоног ярилцсан. Сүнсний баярын хувьд нэгэнт өнгөрсөн зүйл. Тэгэхээр наадах чинь дараа жилийн үед л хэрэгжинэ гэсэн үг шүү дээ. Тэрнээс босод үед сонсохыг хүсэхгүй. Өндөрч нав. Нөгөө нэргсэн хойно хашгирав гэдэг шиг л болно шүү дээ. Одоо хүмүүсийн анхаарал юун дээр төвлөрөх бол хамгийн ойрхон баа шинжилгээ. Шинэ шинэ жил болоод 2026 оны морин жилийн талаар бүгд сайныг бодож мөрөөсөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би өмнөх цаг хугацаан дээр нэг юм асууж байгаа. За. Би бас яг ингээд нөгөө цаг хугацаатай холбоотой юм асуух гэхээр яг тэр талаар нь судалсан л да. Яг онлайн түвшинд судлаад явсан чинь одоо хүртэл тайлагдаагүй байхгүй юу. Гэхдээ яг өөрийнхөө одоо практик талдаа амьдралаараа ингээд бодохоор жоохон байхад цаг хугацаа бол ингээд маш удаан гэх юм уу. Миний амьдарч байгаа нөхцөл байдалд 3 дахин ч юм уу 2 дахин илүү удаан өрнөдөг байсан бол одоо бүр юу ч хийж амжихгүйгээр ингээд өдөр хоногуд ингээд маш хурдтай өнгөрчхөөр өөрөө тэрүүндээ ингээд уур бухимдал төрдөг ч юм уу тий. Нэг шинжлэх ухааны хувьд одоо тийм аргууд байгаа байхгүй юу? Илүү яаж цагаа үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг ч юм уу. Тэгээ тиймэрхүү арга техникүүдийг туршаад үзэхээр бас ингээ яг болж өгөхгүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ бусад улс орнуудад бас ингээ нэг аяллаж очиж үзэхэд бол ингээ цаг хугацааны үед ингээ хамаагүй удаан гэдэг ч юм уу арай нэг үр бүтээлтэй байдаг бол энд ирэхээр л ингээ маш хурдтайгүйгээд ажил амжихгүй байгаа санагдаад тэгээд энэ тал дээр нь яг ямар учиртай байдаг вэ? Сайхан асуулт байна. Ягаад хүүхэд байхад чинь цаг хугацаа удаан өнгөрдөг байсан юм бол гэж бодож үзсэн үү? Та нарт ямар ч туршлага байгаагүй. Бас та нар бүхэл юмыг сонирхож, сонжиж ажигладаг байсан учраас удаан байсан байна. Одоо харин хэмэл зүйл рүү цаг хугацаагч нь өөр тийш нь сорж авж байгаа учраас та нарын хамаг юм амжихгүй байна гэсэн үг. Өөртөөс төвлөрөхөд цаг олдохгүй байгаа шалтгаан нь энэ юм. Буруу арга барилаар туршлагажуулаад нэг тийш нь хандуулсан байна. Тогтоон барьж. Хүүхэд байх чинь тэгвэл бүх юмыг сонирхон чөлөөтэй тань мэдэж явахд цаг хугацаа удаан байсан. Тэгвэл удаан байсан гэдэг зүйлийг өөр нэг зүйлээр харьцуулбал чи хөгжиж байгаа улс орн цаг хугацаа нь удаан гэсэн тийм үү? Хөгжиж байгаа улс гэдэг нь эрдэм мэдлэг болоод шинэ юмыг сонирхож янз бүрээр туршиж байгаа учраас цаг хугацаа нь удаан байж болно. Танин мэдэх талаас. Тэгэхээр энэ цаг хугацаа гэдэг бол угаасаа ингээд тогтмол учир шалтгаан нь энэ цаг хугацаа хурдтай яваад байгаа нь хүмүүс биднээс шалтгаалаад байна гэсэн үг үү? Бүх газар ялгаагүй ингээд эргэлдэж байгаа. Ялагчийн цаг хугацаа үргэлжил удаан байдаг. Хэрвээ хийж бүтээхгүй байгаа улс орны цаг хугацаа бол танин мэдэх зүйл байхгүй. Нэг л хэмжээндээ баригдсан. Өдөр хоногийг аргацааж байгаа учраас тэр чигээрээ энэ нь үнэлэгдэшгүй байх нэ. Тэдэнд зоосол хэрэгтэй. Тэрнээс тэр цаг хугацаатай уралдаж таньж мэдээ сурыг гэсэн ирмэлзэл байхгүй байгаа учраас хасагдаад байна да. Түүний ивэл ирэхгүй байна гэсэн үг юм. Тэр дэвэхтэхгүй бол цаана хурдан ирнэ.
цаана цаг хугацааны ивэл гэдэг зүйл бас байдаг бах нь уу? Эсвэл яг цаг хугацааг ингээд удирддаг тийм хүч байгаад байна уу? Байлгүй яах вэ? Тиймийн тулд ер нь бутарч сөнж байгаа улсын бүтээсэн гэж байдаг гэж юу? Цаг хугацаа тэгвэл юунд дуртай вэ гэвэл хөгжил, дэвшил, эрэл хайгуул, сониучрахал, танин мэдхгүй. Бас нийтийн ухамсар дээшлэх гэх мэтэд маш ийрүү ханддаг байх нэ. Гэтэ бүр цаг хугацааны талаар өөрийн туршлагаасаа хэлээд үзэхэд би зүгээр ямар нэг юмд яарч хандгаж байсан үед бол цаг бол маш хурдан өнгөрдөг. Тэгсэн хүртлээр хүлээгээд байхад надаа 10-20 минут хүртэл айгүй төвөгтэй тэртэй санагддаг байснаа санаж байна. Эвлэгт яг би өвдөөд идчихэж байгаа үед бол өстой цаг бол бүр аимшигтай удаа. Зөв цаг хурдан өнгөрөөд өгөөсэй л гэж хүсээд байдаг. Тэгсэн хэрнээ зүгээр амраал нэг сайхан 50 жаргалтай болцсон үед бол хурдан өнгөрцөн байдаг юм харагдж байсан. Тэгвэл өвөн эхнээс нь хэлье. Эмнэлэг гэдэг нь нэгөөсөр өвчтэй хуучтай хүмүүсийн байх газар. Тий. Эмэлж совилох газар гэсэн үг. Тийм ээ. Ягаад тэнд чинь цаг хугацаа өрнөхгүй байгааг чи мэдэх үү? Мэдхгүй. Бүгд л энэ үеийг давчих юм бол эдгэрнэ гэсэн горилгыг бүгд хүсэж байгаа учраас. Энэ бол хүлээлт юм. Энэ өдрийг даваад ингээл яваад байх юм бол би эдгэрэх болно гэдэг өдөр хоногийг илээж тэр өвдөж шаналж байгаа зүйл өдрөөр илаарших болно гэдэг хүсэл тэмүүлэлээс болж эмнэлэг гээч газар чинь цаг хугацаа нь удаан өнгөрдөг байх юм. Яг л хүлээж байгаатай адилхан. Уул нь өргөөгөр өөрийн хийх дуртай юм цаг хугацаас удаан байдаг. Гэхдээ цагаа нөхцөөдөг хүмүүсийн дунд байвал энэ нь бас тэрэнд уусаад хурцсаж болно. Нэг бол тэднээс ангид өөрийнхөө тойрог дунд байж болно гэсэн үг юм. Энэ бас л хүний тэр нийтийн хандлагыг дагах уугүй юу гэдэгтээ шууд хамааралтай. За нэмээд хүлээлт гэж байгаа. За хэрэг төвөг хийж төмөр өргөөнд хоригддаг өрсөд байдаг да. Тий. Тэдний цаг яаж өнгөрдөг вэ? Өнгөрч өгдөггүй. Хүлээлттэй болохоор өнгөрөхгүй л. Тэр хүн нийтийн тойрог эргэлдэх хүчнээс төмөр ирчмээр хамгаалагдаад хоригдсан байх шүү дээ. Энэ цаг хугацаа гэдэг чинь тэгвэл бас нийтдээ илүү харилцах тусмаа хурдан эргэлддэг зүйл байх нь. Та нар сатаарч эхэлж байна, тийм үү? Харин тэр хорих газарт нь юу болж байна? Өнгөрч өгөхгүй гэдэг нь хийсэн зүйлээ бодож тунгаах, гэхдээ өнгөрснийг өөрчилж чадахгүй. Гэхдээ цаашид ийм байх уу, тийм байх уу гэдгийг маш их эргэцүүлж өөрийгөө яллахны газар болж байгаа. Нийтдээ харьцаанд орохгүй байгаа учраас тэдний цаг маш удаан өнгөрч байна. Хэрвээ хүмүүстэй цуг чи нэг хүнийг хүлээе гэж бодъё. Ганцаараа хүлээх нэг өөр. Найз нөхдөөгөө ярьж хөөрөнгөө хүлээх нэг өөр. Тийм үү? Энэ нь ямар нэг зүйл цаг хугацаанд оролцож эргэлдэж байж бас хурдан удаан өнгөрөх боломжтой. Чиний бодол, сэтгэлийн хүч маш хурдан гэдэг дохио өгөөд байж болно. Гэвч тэр хүлээж байгаа хүн чинь ирэхгүй удаа цаатаад байгаа да. Тэрнээс хизээний уулзчаар хугацаа мэт. Тэгвэл энэ хооронд дурал нэг юм ойлгох нь шүү дээ. Яг цаг хугацааны хурд удаан байх шалтгаан тэмцлэл чи өөрөө олно гэсэн үг. Өө ингээд нэг өрөөнд сууж байгаа хэрнээ жишээ нь сургууль дээр миний дуртай хичээл ороод би сонирхолтой оролцоод байж байгаа үед миний цаг хугацаа яг нүүдэр эмгийн зурж өнгөрөөд байгаа ингээд нөгөө жаан дургуун хүүхдүүд ингээд ширээгээд ирлээд цаг руу байн хараад дуусхийг нь хүлээгээд тиймэрхүү тэдний хувьд удаан өнгөрөөд байгаа юм. Миний хувьд маш хурдан сонирхолтой юм удаа үргэлжлэхгүй байгаа болохоор жаан дургуун юм. Тэгээд тиймэрхүү. Тэний шалтгаан Сонирхож байгаа бас сонирхгүй байгаа хоёр.
Чи тэр зүйлд тэр чинээгээр автаж байна шүү дээ бас. Сонирхож байгаа учраас. Гэхдээ хурдан өнгөрөөд юм гэдэг ба. Тийм. Чи маш ихийг мэдхийг хүсэж байгаа боловч дуусаад байж болно шүү дээ. Яг л хүлээлттэй адил. Тэр богино хугацаанд тэр болгоны бүгдийг мэдэх юмсан, таних юмсан гэдэг хүсэл эрмэлзэл. Гэвч дараа орно гэд хааж байна. Тэгж яхад 7 хоногт ганцхан удаа. Тэгэхээр чинь юу болж байна? Харин өөр нэг нь бол нөгөө хэцүү юм нь болж байгаа шиг байна. Гэт яаж энэ хэсэг зургийг өнгөрөөх үү гэдэг үйл там адилж байгаа чи хардаг л байх. Тийм. Нэгэнт хүлээж авахгүй зүйл дээр цаг хугацаа нь бас залхааж эхэлдэг байх нэ дээ. Харин сонирхон нэвчиж орж байгаа. Нэг ёсоор бол нэг нь тэр чигээрээ сөрөг хан босгож байна. Цаг хугацааг их тойрог байлаа гэхэд тэрэнд зогсоогоод өөрийн тойргийг эргүүлэхийг хүсээд түүнтэй зөрчилдөхөөрөө ял болж байна. Харин түүнд уусаж ороод ирэхэд тэр болгоны эргүүлэлийг томорхыг оюун бодол санаа ухаанч нь ингээ хүсээд илүү ихийг өөрийнхтөөгөө шингээж авах гэсэн боловч тэр нь тодорхой хэмжээ хязгаарт баригддаг байх нэ. Сая таны яриан донд нэг зүйл анхаарал татлаа л да. Одоо нийтийн нэр хурдтай өрнөд байгаа бол би өөрийгөө ингээд тусгаарлах юм бол миний цаг хугацаа ингээд удаан байх боломжтой. Тэгвэл яаж тэгж тусгаарлах вэ? Хэнтэй ч битгээр цаашаа ч битгий яв. Тэгэх боломжгүй шүү дээ. Орон дотроо л хөвтөж байхгүй юу? Тэгээд байхад удаан байна уу, хурдан байна уу гэдгээ мэдэж болно. Битгий хүмүүсийг хар. Тэгвэл нөгөө тэрний цаг хугацаа удаар үйлчилж байгаа юм чинь тэд хөвшрөх үү? Гэтэ огт юу ч сонирхож судлахгүй тэгэл нэг байранда байгаад байгаа болохоор Төвлөрч чадахгүй учраас тэд нэг л өдөр гарч ирэх л болно. Тэндээ өөрөө өөрсдийгөө саналгах нь шүү дээ. Энэ нь өөрөө өөрийг нь өтлөөлж, хөгшрүүлж, хорчээлгах болно гэсэн үг. Тэгвэл өөрийгөө тусгаарлсан дээрээ нэмээд өөртөө төвлөрөл үүсгээд өөрийнхөө тойргийг яг ингээд тэм сурах, мэдэх, шинийг таних гэдгээр ингээд дүүргээд байвал арай сайн байж чадах уу? Хөгшөрөхгүйгээр илүү залуугаараа. Хүн өөрөө ер нь их нийтэд хардаг юм шүү дээ. Өөрийгөө үеийнхэнтэйгээ харьцуулна, өөрийгөө тэр цаг үед тооллынхантайгаа насны хүмүүстэйгээ харьцуулах гэдэг. Ер нь бос хүмүүс юу өмсөж хөдөрж байна. Би ч бас тийм хөдөрнч гэдэг юм уу. Ер нь тийм нэг нийтлэгээ дагах хандлагатай. Нийтлэгээ хандлага дагахгүй бол нийтэн түүнийг элдвэр хэлж ад үздэг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр л асуудал байгаа. Нийтдээ чадуулахгүй бас өөртөө ч гай болохгүйгээр яаж төвлөрч болох вэ гэдэг хоёр холбоосын дунд яаж гүйх вэ? Энэ мэдээр төвлөрөх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр хэд төлөвшөж болохгүй гэсэн үг үү? Хэд төлөвшөрөхөр Энэ зүгээр л та нарын хувьд бол ингээл эргэлддэг өдөр хоног мэт. Яагаад гэвэл энийг та нар энгийн зүйлгээ бодсон учраас багаас ч тэгж зааж өгсөн. Тэгэхдээ үүнд өөр нэг арга бий. Өчигдөр бол өчигдөр тийм үү? Тэр үеийн эрчим эргэлдэж байгаа хүч нэг өөр бол өнөөдрийнх тэрнээсээ бас нэг өөр байх юм. Тэгэхээр тэр болгоны эрчмийн эргэлтийг мэдрээд маргаашихт нь дахиад тэр эрчимд нь уусан шингэх чадвараар байвал хүн өтөл нь хөгсрөх гэдгээсээ бас ангид байх боломжтой болж байгаа юм. Шинэ эрчмүүдээр өөрийгөө сэлгэж явна. Гэхдээ хүн тэгж сэлгэхдээ нэг юмд алдаа гаргадаг нь өнгөрсөнтэйгээ зууралддаг. Тэр цаг үеийн юм хизээж
дахиж эргэж болохгүй нь ойлгомжтой. Тэр өглөөгөө очиж чадахгүй батал дандаа өнгөрснөө санаж бодож дурсаж нөгөө шин цаг үе рүүгээ шилжиж байхдаа өөрийгөө дахиад гацаагаад үсрэгээд өгдөг. Эндээс ус хөгсрөлт үүсэж болно. Тэгэхээр зүгээр хөгшрөлт гэдэг бол бас сэтгэлгээнээс шалтгаалаад юм тий. Өөрийгөө хуучинтайгаа хамт төгжээд хуучнаа дурсан саннаа гэдэг чинь сайн муугаарч бай. Олон дахин дурсаад байх нь эсвэл одоогийнхтойгоо цагтай нь харьцуулаад байх нь өөрийгөө тэр хэмжээгээр хоцрогдож байна гэж ойлгож болно. Сайхан дурсамжийг үүсгэж хадгалж болно. Тэрнээс тэр цаг үе ийм байсан. Одоо цаг үе нь ийм гэж харьцуулж болохгүй. Ингэхээр хүн өөрөө хөгшин болж байна гэсэн үг. Миний хүүхэд байхад ийм гэж чи асуусан. Одоо болохоор ийм гэдэг нь чи тэр үедээ гаццгаад энэ цаг үедээ орох шилжихэд бас асуудалтай байхыг илтгэж болно гэсэн үг юм. Дурсамжийг хадгалах зөндөө зүйлс бий. Харин тэр үедээ байсан юм шиг төсөөлөх нь хэцүү болохгүй байна даа. Одоо ингээд ажиглаад байхад улс төрд орсон хүмүүс маш хурдтай хөшрөөд байгаа байхгүй юу? Тэрийг ажиглаж байна уу та нар? Харин тэгээ залуухан баг жинзи улсын их хурлын гишүүн гэж орсноо ингээд хэдэн сарын дараа баг үснэ алцарсан. Шунлаас болж байгаа. Эрх мэдлийн хүслээс болж байгаа. Тэгэл ер нь ингээ хүмүүсийг харахаар бүр ингээд огцом хурдтай хөшрөөд байгаа. Нэг хүнийг олж байгаад 2 сая хүн түүнийг өөх гээд нэг зэрэг хэлвэл тэр яах вэ? Нийтийн нэрийг нөлөөлөх та. Тэр хамаг тэр дургуутсал зүхлийг авч байгаа бол ямар ойлог байх вэ? Нэг хүн яаж чичээгээд 2 сая хэмжээд өрөхгүй шүү дээ. Тэр долгисын эрчим авайлбар энэ болгоны зүйл нэг рүү чиглэж ийн гэдэг байна. Тэр тэнцэж гарах уу эсвэл яахаар даруул. Ер нь цохилтонд орохоор байна. Бодол болгон энерги тэгэхээр одоо олон нэг хүн биш нийцгээд хүн бодохоор тухайн хүний энергид ингээд нөлөөлөх л. Тийм ээ. Одоо урд хөшийн хүмүүсийн нэг өдөр нь бидний 6 өдөртэй тэнцдэг болчихсон гэхээр бид нар тэднээс хамаагүй хурдан хөшөж байгаа гэсэн үг. Цаг хугацааны хараад байна. Та нар зүгээр л тэрийг даваал үз. Тэгжөөж бүр сайн мэдэрнэ. Давж очиж нэг үзээд энэ асуултаа хадгална гэж. Дараа нэг өөрөөсөө давж үзээд биеэрээ мэдэрсэн дээрөө өгөөрөө яриулсан дээр асуудал байна. Ихтэй ямар цаг үед өвгийнхэн зөвлөл болно шүү дээ. Энд очихоор цаг хугацаа нэлээд удаа үргэлжлээд Юм сурыг хийж бүтээе. Нар ургахад л ажил алба үйлс ийм тийм юм хийж болгож бүтээн. Шин юм тэгж бүрдүүлэх болно гэж дандаа мөрөөдөл хүсэл зоригтой байна шүү дээ. Тэгвэл энд ямар өдөр хоногоо аргацаасан яаж мөнгө олох вэ? Яаж хурдан байж уу? Яаж гизээ чадах уу? тийм байвал яаж хөгжил бий болох вэ? Энэ хоёр чинь хоёр талд зөрүүтэй зүйлүүд байна. Нэг нь эерэг тал руугаа нөгөө нь сөрөг тал руугаа шүү дээ. Энэ хоёр нэг зүйлийн хоёр тойл мэт болж байна. Тэгвэл хийж бүтээ гэдэг нь улам сайхан болоод байдаг. Ард иргэдэн зөнгө зүс ороод байдаг. Харин энд хэрүүл тэмцэл талцал согтуурал мансуурал аллаг хядлага шудраг бус явдал. Тэгэхээр өвөө таны хэлснээс бид нэр ингээд үгнээд үзэх юм бол сурч мэдээ гэсэн улсын үндэстэнд бол цаг хугацааны ивэл ирээд удаан өнгөрдөг юм байна. Тэгэхээр бид нар бусад нийгэмтэй харилцахгүй л бол цаг хугацаагаа удаашруулахаас бусдаар бол өөрөөр цаг хугацаагаа удаашруулах ингээд боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа байхгүй юу. Тэгэхээр дараагийн асуудал юу вэ гэхээр одоо нийт нь одоо ингээд ийм муу байгаа учраас бид нэр шүүлтийн цаг үеийг хараад сайхан цаг хугацаагаа удаан болгохыг хүлээгээл ээж хав. Энэ ийм юм шүү дээ. Нэгэнт ингээд хөгжих гэдэг юмнаас ч ингээд саад хийгээд бохирсан байна.
нийт олон түмний санаа бодлыг мууруу эргүүлээд бас удирдаад байна шүү дээ. Нэг хүч хооллоод байна гэдгийг ойлго. Хэрвээ энэ газраас улаач аливттай гүйдэлтэй зүйлс гэвэл зөндөө таарах. Харин тэр хөгдөж байгаа усад чинь улаач очлоо гэхэд тэд байх болов. Байсан ч цөөхөн л баг. Маш цөөн байх нь шүү дээ. Тэгэхээр та нарын энэ бодол санаа та нарыг уурлуулж, бачимдуулж, тэсвэр алдартал чинь нэг зүйл хооллоод байна гэсэн санаа байгаа юм. Бас та нарын цаг хугацааг тэр хүчний зүйл идээд байна гэсэн үг. Та нарыг боолцлоод байна. Тэр шудраг бусаар эрх дарахтай этгээд нь ч боолцож байна. Үзэл санаа бодол орчнож хэн нэгэн татвар өгж та нарыг барьцаалаад байна гэсэн үг. Та нарыг хүн гэхээс илүү эд зүйл сонж өнөөхөө болго гэдэг үзэлд сургаад байна. Нэг ёсоор та нарыг тэр чигээр чинь дарангуйлж байгаа зүйл юм. Та нарын сайхан байх боломжийг тэр хүч хулгайлж идэж байна гэсэн үг. Өвөө одоо ер нь монголчууд дараа иж өдөрт 5-6 цагийг Facebook гэдэг нэг тийм мэдээллийн аппликейшн Яадаг юу гэдэг. Мэдээлэл байдаг юм дээр утас гэдэг. Мэдээлэл авдаг хөрөмж гэх юм уу та. Тэгээд Цахим Яг өмнөхдөр цахимгээ ертөнцөө гэдэг юм уу гэж асуусан. Одоо ярихгүй тайлбарлах гээд нэг. За өвөө нь 1000 жилийн өмнөөс ирсэн гэж бодъё. За. Тэгсэн одоогийн та нартай яаж ярилцахад үг хэлийч нь ойлгохгүй тохиолдол байна. Бас одоогийн байгаа ямиг чинь өвөө нь мэдэхгүй болж байлаа гэж бодъё. Тэгвэл энийг яаж тэр өмнөх 1000 жилийн шиг нь ойлгуулах вэ гэдэг аргыг хай. Таны нөгөө өнөөдөр хэлтэйсэн гэсэн тэгэхээр та бараг амар олон мянган жилийн өмнө өвөө ингээд ийм асуултаас авахгүй гэсэн. ингэж хэлээ л да. Өвөө таны үед бол харилцаа холбоо гэдэг зүйл бол актны уртаар Өвөө жишээ хэлж байгаамаа тэрнээс ч тэр үед байсан гэсэн үг биш. За. Жишиж өгж байгаа шүү дээ. Одоо 1000 жилийн өмнөх хөө ингэ явж исэн гэнт та нарын энэ хэрэгжилж байгаа яриа хөөрөө тэр байтугай эдэлж хэрэгжилж байгаа газар орон байдлыг хараад яах вэ? Шууд үсээ зулгаагаал зүхтаа. соёлын зэтрэл. Зөв. Тэгэхээр өөдөө энэ болгоныг бас тайлбарлаж өгөх хэрэгтэй байх нь шүү дээ. Монгол яруу хэлээрээ. За энэ ингээд ийм юм байт юм аа. Одоо гадны харь үг гэдэг чинь аюултай. Харь үгийг заавал их хэлээрээ уусгаж оруулсан хэллэгтэй байх хэрэгтэй. Би нэг тайлбарлах гэдэг үгүй уран яруугаа. Хүмүүс хоорондоо мэдээлэл солилцохын тулд ашигладаг техник технологийн арга хэрэгсэл. Яасан Харилцаа холбооны тоног төхөөрөмж. Тэр нь хүний гарны хэмжээтэй тэгээд тэрүүгээрээ бусад хүмүүстэй харилцахын тулд ингээд ашигладаг. Тэгээд хүмүүс дээр нэг ажиллаж болдог. Юу гэж хэлэх юм бэ? Одоо бид нар ч гэсэн подкастад тэр юм дээр хөрөмж дээр байж За, ерөөсө гадны үг ашиглахгүй. Ийм. За. Аль дуруудаа. Яг гадны ямар ч харь хэл битээ орвол. За. Яг их хэлээрээ тайлбарлах гээ оролд. Гадны үг орсон ч тэрийг яах вэ? Монголоор нь тайлбарлаж ирүүлэх чадвар суун шүү. Өвөө орчин цагийг бидний дэвшил бол танаа цаг үед цаасан дээр бичиж айлтгалаа өгдөг байсан бол бид дөрүүлжин дэлгэцэн дээрээ бие бичээд явуулдаг болчихсон. Дэлгэц гэж юу юм? Таны цаг үед болохоор хамгийн хурдтай зүйл бол актаар хэмжигддэг байсан бол одоо бид болохоор энэ хүмүүс ярьж байгаа нөгөө захим гэдэг зүйлээр явдаг болцсон. Захим гэж юу юм бэ? Захим гэдэг болохоор бид энэ дэлгэцэн дээрээ бид дэлхийн хаанч байгаа хүнийг бид харж олно гэсэн үг. Дэлхийн хэдэн сая хүнтэй ч хүсвэл холбогдож олно гэсэн үг. Дэлгэц гэж юу юм бэ? Маш хурдан хугацаанд холбогддог. Ингээд цогшоо дарангуутал ямар нэг өөр зүйл рүү ороод тэр хүн юу хийж ийн, хинд юу болж ийн гэдэг тиймэрхүү юмнуудыг хааж болох боломжтой. Тэгээд дуртай юмаа үзэж хааж болно.
Өвөн тэгвэл чулуу ярьж байгаа тогшол орж харж болох нэ. Гараараа тогшно. Чулууг Биш ээ. эсвэл төмрийг үү? Чулуугаа тогшвол эвдэн жаахан эмзэг. Уг нь их хэлээрээс дэлгэц гэж хэлж байгаа шүү дээ. Харин тийм. Дэлгэц гэдэг нь Харин дэлгэц гэдэг нь ямар учиртай юм бэ гэдэг шүү дээ. Гад жаахан шилээр хийгдсэн тэгээд яа. Бид нар тайлбарлах. Өөдөөс. Тийм байдаг манай арай цөөдөд тах шүү. Өөдөө дэлгэцэн Монгол орчууд багш. Тийм л баг. Гэхдээ яг юуны дэлгэц юм бэ? Утасны. Ямар их утасны дэлгэц гэхээр өвөөс байх шүү дээ. Бариад өцгөө. Ой нэ. За өвөн тоглож наригж байгаа. Улаач хизэнээс сураад. Та нарыг зүгээр яах вэ? Яста тайлбарлаж чадахгүй юм байна. Улаач уу? Ямар нэгэн давтамжийн зүйл гэж байгаа. Энийг бүгд нийтээр нарнаас ирчим авдаг шиг хүн өөрөө зохион бүтээсэн гэдэг зүйлээр. Тэр давтамжийн зүйлийг дамжуулснаар нэг нэгнтэйгээ харилцах холбогдох. Түүнийг одоо байнгын оюун ухааны арга барилаар хөгжүүл дэвчүүлсэн багц хэрэгсэлд толгуурлсан гэх мэтээр Ойрдуул агтны хордоор ч юм уу захаа ямар гэдэг бол энэ арга барил нь өөр юм гэж. Эхлээд тэр нь давтамж маягаар явдаг нэгээс нөгөөд холбоо өгдөг байсан зүйлээ хол байхад. Тэхийн тул тодорхой хэмжээний дамжуулах зүйл бий болно гэж. Эхлээд ингэж хэлсэн. Дараа нь болохоор тэрийг дүрсэд хувиргадаг болсон гэж байгаа. Тийм. Түүнийхэн дараа түүнийг улам сайжруулад одоо та нарын дэлгэцгээд ухаад байгаа юм чинь гэж улааш тайлбарлсан байгаа. Одоо нэгээс орол өвөд нь хэлсэн байх шүү дээ. Эхлээд зангидсан огт энтергээд аман үг шүлгэлсэн байдлаар гэдэг цаг үеэс огтны хордыг авуулсан. Дараа нь бичиг. Тийм үү? Захидлын дараа тодорхой хэмжээний багаж зүйлээр давтамж өгж нэгээс нөгөөд мэдээ хүргэх арга барилд суурилсан байх. Дараа нь тэрийг улам сайжруулад юу болгосон байна? Дүрс болгосон байна. Дүрс болгосныгаа улам жижигс гэж байгаад дор бүрний гарын алганд байх тэр зүйлээр дамжуулах болсон гэх мэт. Өөдөө биднээс илүүсэн нэгдэг юм уу? Харин тийм байна. Та нар ч тэгвэл энийг ч мэддэг байх шүү дээ. Шалгалтанд амчлаа. дэлгэц захин мэддэг. Харин нэг ертөнцийн яриад идэг тийм. Тэгэхээр маш нарийн тайлбарлах нь байх шүү дээ. За онгоддоо гэхэд өөр онгод асууж юм байна. Ийм юу гэж юу юм бэ гэхэд яах вэ? Эхнээс нь ярьж өгөх нь шүү дээ. Эхлээд эндээс ийм байсан. Яагаад гэвэл өвгөд үед тэр цаг үед байгаагүй ч болно шүү дээ. Тэгэхээр таны цаг үе аль юм бэ гэж асуух нь дээ. Ингээд марин өртөөгөр явдаг ийм мэдээ дамжуулахыг л улааны хэгэл мэднэ гэхэд тэгвэл өвөө тэр чин дараа нь захидал болж явсан. Тэрний дараа нь захидал илгээхдэгтэй хүртэл тодорхой хэмжээний хаяг байршил гэдэг зүйл хэрэгтэй болсон. Тэмдэг хэрэгэлдэг гэх мэт. Түүн дээрээ нэмж байгаа сүүлдээ эн чин хөгжөөд одоо гэрэл гэгээ гаргадаг зүйл гэх мэт юм уу да. Энийг нээж бий болгосон. Тэгээд энийг нийтэд хэрэгэлдэг болсон. Тэгээд үүнийгээ дагуу давтамжийн зүйлээр бие биендээ ингэж хүргэдэг болсон гэх мэт. Тэгээд ингээд бүхэл түүхийг ярьж өгөх нь шүү дээ тайлбарлаж. Тэгэхгүй та нар ч шууд л цахим ертөнцийн эсвэл гадаад ямар ч олон хэлц байдгийг тэрийг хэлнэ.
Яг бол дийлэгдэх. Тэгээд тэр чи юу юм бэ гэхээр тайлбарч чадахгүй шүү. Тийм ээ. Манай улаач чинь угаасаа альгинч гэдгээр явдаг шүү дээ. Тэгэхээр энэ цаг үеийн бүх юмыг өвгөдөд нь тайлгнадаг үр. Эхлээд бол яг л ингэж асуудаг байсан мөн үү? Гэвч энэ их мэдээлэл зүйлийг дамжуулсаар сүүлдээ өвгөд үуч бас ойлгоод ирж байгаа юм шүү дээ. Тэр үед нь ий байсан юм байна. Тэгээд одоо ингэсэн юм байна. Гэх мэтэр болж байна. Тэгвэл та нар ч бас өөрсдөө ингээд тусгаарлцсан байж байгаа да. Гадагш ертөнцид гарч ирлээ гэж бодоход хамаг юм нь хөгжсөн байх. Тэр үед яах вэ? Ингээд ангаагаал ийшээ хараад энэ юу юм бол гэж бараг зүхтаах байлгүй. Тэгвэл та нарт тэгж гарч ирэх үе чи юу тос болох вэ? Зөвлөгч хэрэг болно да. Чи энэ хооронд байгаагүйсэн бол тэр үед ийм зүйл гарч ирээд дараа нь ингээд тэрний дараа бүр боловсронгуй болоод тийм болсон байгаа шүү гэж. Ингэж өөрийнхөө цаг үедээ оруулна үү? Тэс та нар бол шууд хүний галзуу болох. Шуудлаа тийм нас гараад ирсүрээ. Тийм мэддэг юм уу? Тэр чинь ийм байхгүй. Юу илээ? Яасан бэлээ гэж суучих юм шиг. Энэ чинь мангар юм байна гэдэг бүгд тийм юм. Нэр орчин үеийн чинь шин дэвшил гарч байгаа үстэй. Одоо бидний биеийг ч болохоор хөлдөөх юм байна. Гэхдээ болохоор зүрхэн цохилж байгаа хэмжээнд орчин үеийн дэвшлэр амьд үлдээд тэгээд дараа нь биднийг 100 200 жилийн дараа гисгэн гэсэн үг. Хэрвээ бид энэ дэвшил хүрлийг их ашиглахгүй гэсэн баха. Тийм өвөө бид энэ хэрвээ өөрсдөө 100 жилийн дараах үе рүүгээ хөлдөө байснараа бид эргээд гисгээгээд амьдлаа гэвэл цаад нөгөө тэнгэрч бай цаг хугацаа газар усны эзэд талаас хэрхэн хүлээж авах вэ юу? Эхлээд чи хөлдөөлгөөд өөрийгөө харж мануулах хүмүүсэд тэр зоос юмбуг нөгөх бэлтээ байх хэрэгтэй шүү дээ. Чамааг учраа утахгүй хөлдөөгөл манаа сууж ийн гэж юу? Ер нь ийм байхгүй да. Одоо бол бидний өвцөр болохоор ер нь цоо шин зүйл болохоор өвөө асар их үн төлдөг юм бид. Тэгээд энэ цаг хугацааны явцад улам дэвшилтэй үрээд байх тусам өмнө нь 10 дахин ч ундаг, 100 дахин ч ундаг, 1000 дахин ч ундаг. Яагаад тэгэхээр хүн болгон энийг хийж чаддаг болсон илүү хямд төсөр эд зүйлээр хувиргаж хийж чаддаг болсон дэвшлэрээ бид үнэ улам бууруулдаг гэсэн үг л дээ цаг үе. Ер нь үргэлжил тийм байдаг. Өөрт ашиггүй хүмүүс үргэлжил хэрэггүй байдаг юм шүү дээ. Хэрвээ чи өөрийгөө хөлдөөмөр байгаа бол чи тэр нэгэнд ашигтай хүн үгүй гэдгээ батлах хэрэгтэй болно. Бид хэрэггүй яах вэ? Чам тиймний бараа сургагч гаргаж өгөхгүй шүү дээ. Намайг эргэтний задаргаанд оруулах яах юм бэ? Тэрийг чи мэдэхгүй. Тэгэхээр энэ бас аюултай зүйл байх нэ дээ. Ааха. Их мэд бодох хэрэгтэй. Одоо өвөө орчин үеийн дэвшил талаас хүнийг залуу байлгадаг арга барилыг гадны орнуудын ухаалаг хүмүүс олоод нээгээд байна. Одоо өөр ингэж байгаа хөлдөөн гэсэн шүү дээ. 100 жилийн дараа. Гэтэл одоо бол голын эрчмийн жилүүд юм. Дахиад 15 6 жилийн имерхүүл байх болно. Улам л өдрөөр хална. Маш хурцаар төвнө. Тэр хүн улцсан шар арьстай байтал 100 жилийн дараах хүмүүс нь улаан бор арьстай байвал яах вэ? Сүнсчдгэр харсан юм шиг л. Яа, тэгвэл Үнс болоход цааш юм дээ. Тэр гэрлийн эрчимд нарны гэрэл байна да. Эсвэл агаарын байдал, газрын байдал мэтэн яс нуруу уцанд нь гэмтэл өгж болно. За дараагийнх нь агаарын байдалд нь уушиг нь өвдөж болно. Тийм байна. Нарны тусгалаас нь болж арьс нь хорсод түлэгдэж шархлах боломжтой гэсэн үг юм. Үгүй ээ. Тэгэхээр хүн яг тэрийг ерөөсөө бодоогүй шүү дээ. Зогтож цаг хугацааны эргэлтийн үедээ шинжлэгддэг байх нэ гэсэн санааг хэлээд байгаа юм шүү дээ. Учир утгагүй өөрийгөө хөлдөөчөөд тэр үедээ эртэл тийм зүс царайтай хүмүүс болцсон. Өөрөө болохоор ингээл өвдөж хавдаад хэцүү ийм байвал яах вэ? Тэр
туршлага муутай байгаа учраас би энэ хасагдаж байна гэсэн үг. Энэ хорвоо ертөнц бол өөрөө бас л тодорхой хэмжээнд захирагддаг учраас шинэ төлөв рүү үргэлж шилжиж байдаг. Тэрнээс үргэлж хуучиндаа гацаад эргэлдээд байдаг хүч биш юм. Тэгэхээр тэр гацсан болгоныг яах вэ? Ингээл холдуулаад явуулаад байна. Нэг өмнөхөө бодож дурсаад тэгээ тэр үедээ хорогддог гэдэг шиг үү? Сайн уу байна. Зүгээр нөгөө нэг тэр хувьсэл өөрчлөлт гэдгийг биеэрээ бүгдийг нь ингээ мэдрээд одоо тэр зүйлийг ингээ туулаад гараад ирвэл гів гинт ингээ цаг хугацаа ингээ үсэрсэн юм шиг явах юм бол тэр одоо нөгөө нэг өөрчлөлтийг мэдрээгүй учраас цоо шин зүйл байх учраас тэр зүйлийг давж чадахгүй юм байна тийм үү? Ер нь маш их дэм хэрэгтэй болно шүү дээ. Түүнийг арьс юмхон бүх юмээ 100 жилийн дараах ертөнцийн шиг болгож хувирах ёстой болно. Гэхдээ бараг боломжгүй. Тэгэхээр одоо бид нэр гів гинт дэлхий дээр байжгаад Марс дээр очих юм бол бидний бие шал өөр хүлээж авдаг шиг авах юм шиг. Тийм л ах юм шүү. Өвөө бидний хөгжил дэвшил гэдэг зүйл бол өөр гариг ирэхсээр амьдрал үүсгэж чадна гэж бид өөрсдөө бардам байгаа. Тэгээд хамгийн дэлхийд хамгийн ойрхоноо буюу улааннууд ингээд гариг дээр бид орчин үеийн хөвд дэвшлээ ашиглаж энэ дэлхийн бүх ус үндэстнүүд оршин сууя хийж байгаа. Тэнд нь яагаад бол ус байгаа болохоор байд юм аа. Байсан гэж ус байдаг. Хамгийн ч доорч байгаа. Чи байлгүй дээ. байсан зүтэнд очсон. Тэгээд дэлхийн хүн тэгээд ангар гаригийн орчин нөхцөлд амьдарч зохицох уу гэж байгаа юм. Чамайг энэ махан биетэй байгаа гарч шууд тэнд аваачвал яах вэ? Үхэн Тэгвэл ямар амьдрал. Гэхдээ бид өөрсдийнх нь дэвшлэр ангар гариг дээр болохоор жижигхэн орчинд өөр дэлхийтэйгээ төстэй орчин нөхцөлийг бий болгож ийж бид амьдрах гэдэг аахгүй юу? Та нарыг ядуусыг авч очихгүй. Нэ өвөө ихлэхдээ бид нэр амьдрч чадна гэж бодож байгаа гэсэн ээ. Ашаад үхэн гэсэн. Гэсэн одоо нөгөө тэр улаануудын гэдэг гариг дээр амьдрах га газар аваад хүмүүсийг бэлтгэсэн байгаа баян хүмүүс бас сан дээр газар авсан байгаа. Цоо яриа байж болно шүү дээ. Одоогоор энэ ертөнц чинь мөхчөөгүй байна. Гэхдээ нөгөө зөвхөн дэлхийд амьдрал үүснэ яагаад бусад гаригууд дээр үүсээгүй юм бол тэнцээ амар хурдан иргэдэг бусад гаригууд. Та нар зөвхөн цөөхөн эдийг л мэднэ шүү дээ. Өөр амьдралтай газар зөндөө л. Тэгвэл л та нарын энэ багаж хэрэгсэл чинь энэ өхөн тойрогтол байгаа гэсэн үг шүү дээ. Болоогүй. Та нар яг мөнхийн ийм хөдөлгөөнд донд орчил ертөнцийн эргэж байна гэдгийг ойлгох юм бол тэр гадны янз бүрийн тэр харь нөхдүүд чинь ингээд та нарыг эднийх энд байгаа юм чинь гэдээ очиж болгосон. Гэтэл яг энэ чинь энэ нар та нарын одоо эргэлж байгаа ертөнц чинь бүгд ингэж нөөж явдаг зүйл. Хөдөлгөөнд. Тэрнээс нэг газараа зүгээр л ингээ эргээ байж исэн бол тэр харь юм хомцсон ч өнө хэдийнэ очиод үдсэн л байх байлгүй дээ. Харь гаригын дэлхийг олоод их үевэл тэдний юу н хамгийн анхны алхмууд нь ямар байх юм бол Олон уулзуулж болохгүй дүрмтэй. Гэхдээ төрүүлж олсон талан шүү дээ. Тэнд хийх нэг. Бид нар шууд алуулах юм байна. бид жишээ бодъё л та. Харь гаригийг бидний дэвшил гэдэг зүйл бол харь гариг ирлээр очлоо. Тэгмүүл яг бид тэр гариг өөрсдөө болгож эзэмших хүснэ үсттэй. Хэрвээ тэр гаригийн соёл иргэншил жишээлбэл ном сумаа барьчихсан чулуун зэвсэг хэрэглэдэг бүдүүлэг байвал бидний галт зэвсгийн технологитой бид дорнол нууцлаа таяа штэ. Биднээс илүү хүчтэй байлаа. Хүчтэй байвал уу? Хүчтэй байвал хизээний та нарыг хөдөлгөхөөс өмнө та нарыг энд чинь дуусгах. Ойлгомжтой гоо. За өвөн ингээд төр зовсрлээ да.